11 сарын 25-наас 12 сарын 10 хүртэл 16 хоногийн гендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян дэлхийн нийтээр өрнөдөг. За Монгол улс ч гэсэн үүнд нэгдээд нэлээд олон жил болж байгаа. Энэ зүгээд байгаа улбар шар альчуур бол өөрөө яг гендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх энэ аяны хүрээнд одоо бас бэлэг тэмдэг болж нийтэд энэхүү мэдээлэл хүргэдэг ийм онцлогтой. Би статистикийн хорооны дараагаар ажиллаж байхдаа 2017 онд миний сэтгэлд хамгийн тод үлдсэн нэг судалгаа бол энэ хүчирхийллийн нүцгэн үнэн буюу Монгол улсад гэр бүлийн хүчирхийлэл ямар дүр төрхтэй байгаа юм бэ гэдгийг гаргаж байсан. Монгол улсад 3 эмэгтэй тутмын нэг нь дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн бэлгийн болон биеийн хүчирхийллийн хохирогч болсон байдаг. 10 эмэгтэй тутмын нэг нь 15 нас хүрэхээс өмнө бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдгаа гэсэн ийм судалгаа манай Монгол улсын хувьд бол байгаа. Гендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхийн 16 хоногийн аян давхцаж бас таарлаа. Нийгэмд 2-3 эмэгтэй бас шүгэл үлээж гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж байгаа шүү, болсон шүү гэдгийг бол нэлээд чанга дуутай одоо илэрхийлсэн. Нийгэмд бас болсон маш харамсалтай хэрэгүүд та бүхэн бүгдээрээ мэдж байгаа бах. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогч болсон амнасаа алдсан хүн хүртэл байна. Гэр бүлийг салгахад, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүнийг эвлэрүүлэн зуучлах хугацаагүйгээр салгана гэдэг заалт шинээр орж ирж гинөө өмнө нь байсан уу? Энэ хэрхэн яаж хэрэгжиж байгаа вэ гэдэг ийм асуулт байна. За түрүүн гамма гишүүн бас нэг асуултыг асуугаад тодорхой хариулт авч чадаагүй. Би лавлаж бас асууя. 25-ын 1 дээр байгаа шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахгүй байж болох бас нэг заалт байгаа. Яг энэ гэрлэгчд эвлэрэх боломжгүй, гэрлэгчдийн хин нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж аймнаас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжлийн ноцтой аюул учирж байгаа, хор уршиг учирч болзошгүй, эсвэл учирсан тогтоогдсон гэсэн ийм заалт байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ үндсэндээ байнгын хүчирхийлэл гэдэг нэг үгээс болж гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд ирж байгаа эмэгтэйг уучлаарай, байнгын гэдэг бол 3 удаагийн хүчирхийллийг хэлэх юм аа гэж тайлбарлан чи нэг л удаа хүчирхийлэлд өртсөн үү? Байж гараа дахиад 2 удаа зодуулаад ирээ тэгвэл салгаад үгүй гэдэг байдлаар хандаж байгаа мэт орчуулагдаад байна. Ийм учраас яг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эвлэрэхгүй би салъя, би хүүхдүүдээ бодоод ч тэр өөрийгөө бодоод ч тэр энэ хүнтэй хамтран амьдрахгүй гэж ирж байгаа эмэгтэйг за эрэгтэйч байж болно. Шууд салгах арга хэмжээ авч чадж гэнэ үү үгүй юу? Үүнийг бас тодорхой хэлж өгөөч ээ. За гэр бүлийн шүүх үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн байна уу? 26 оны 1 сарын 1-ээс ууг нь бол үйл ажиллагаагаа эхлэх хуулийг бид нар баталсан. Тэгээ ер нь бол бэлэн бус байгаа, төсвөн ч гэсэн батлагдаагүй гэж хариулах бах. Улсын их хурлын гишүүдтэй бас уриалах нь байна. Шүүх болоод энэ шүүхтэй холбоотой альва энэ зардлыг, төсвийг хасдаггүй. За юм цогт гишүүн хариулъя. Гэр бүлийн шүүх байгуулах бас нэг таны үндэснийг бас гол үндэслэл таны ярьж байгаа асуудлаа. Гэр бүл болохдоо тэгэл хайртай дуртай хизээж хагацхгүй салахгүй насан туршдаа хайрлна гэж байгаа суучдаг. Тэгээ хурмаа хийгээд хүүхдээ гаргаад ажил амьдралын стрессээс болоод бас гэр бүлдээ бас хүчирхийлэл үлдэх. За эцэст нь төрсөн үр хүүхдээ бас амьдны үр ангирын зулцаг гэдэг хайрладаг мөртлөө бас зовоодог гэр бүлийн хүчирхийллийн байнгын дарамтанд өртдөг ийм явдал бол их байсан. 2016 онд гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг бас би хууль зүйн дотоод хэргийн сайд байхдаа бас их хурлаар батлуулж за энэ хууль батлагдсанаас хойш үндсэндээ гэр бүлийн хүчирхийлэл бол эрс багассан. Харьцангуй сайн хэрэгжиж байгаа хуулиудын нэг гэж бас харж байгаа. Гэхдээ юу гэдгийг таслан зогсоогдоогүй
энэ гэр бүлийн хүчирхийлэл бас үлдэгдсээр байгаа. Энэ үлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийлэл үлдээд тэр нь одоо удаа дараа болчих юм бол шууд одоо таслан зогсоох, гэр бүлийг салгах ийм зохицуулалт байхгүй байгаа. Хүчирхийлэл одоо үлдэгдсээр байтал нь нотлохыг шаарддаг. За гэрэл цусах нэхэмжлийг хүлээж авахгүй байх талаар одоо иргэний шүүхийн шийдвэрлэх хуулийн одоо 132 дугаар зүйлд за гэр бүлийн тухай хуулийн 14-д одоо бас заагдсан байгаад байна. Хүүхдийн болон гэр бүлийн гишүүдийн одоо эрх хэрэгчлэг одоо хязгаарласан ийм заалт. Өөрөөр хэлэх юм бол нотолж ээж одоо тийм үү дараад нь удаа дараа хүчирхийлэл үлдэх. Энэ заалтыг одоо энэ шинэ хуулиар бол хүчингүй болгож байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй бол тийм заавал нотлох баримт шаардахгүйгээр хүсэлтийг нь хүлээж авна. Эвлэрүүлэн зуучлах одоо үйл ажиллагааг шаардахгүй. Ийм байдлаар одоо энэ асуудлыг шийдэхээр энэ гэр бүлийн шүүх байгуулах тухай хуулиндас орж ирж байгаа. Тийм болохоор одоо таны одоо ярьж байгаа энэ гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байгаа. Үүнээс болж одоо салахыг одоо хүсэлтэд гаргасан гэр бүлийн асуудлыг бол шууд одоо шийдэж явах боломжтой болж байгаа гэдгийг бас хэлье. Та бас одоо 2020 онд та бас нийгмийн байгууллага хөтөлмөрийн сайд байсан. Энэ үед бас гэр бүлийн тухай хуулийг ихээр бас оруулж ирж байсан хүний хувьд бас энийг сайн мэдж байгаа байх. Мөн бас одоо хэлцсэн шийдэгдээд ажлын хэсэг байгуулах үед бас энэ асуудал дээр бас илүү анхаарал тавиад илүү одоо сайжруулад ажиллах боломж бас танд байгаа гэдгийг бас хэлье. За ариун зээг шүүн тодруулна. Байнгын хүчирхийлэлд одоо өртөж байгаагаа нотлох гэдэг маань өөрөө эргээд дахиад нөгөө ажлын хэсгийнхаа хүрээнд хэдүүлээ засъя гэдэгтээ та санал нэгдэж байна гэж би ойлголоо. Одоогийн байдлаар байнгын гэдгийг бол 3 ба түүнээс дээш гэж л одоо ер нь бол дээд шүүхийн тайлбар байдаг юм байна гэж би хариултуудаас ойлгоод байгаа шүү. Тийм одоо ойлголт байгаа юу байхгүй юу? Байнгын гэдгийг одоо бас юу гэж үзэх вэ гэдэг энэ асуултыг л асуумаар байгаа юм. Тэгээд ер нь бол бид нийгэмд одоо бас урайлах нь хүчирхийлэлд одоо өртсөн эмэгтэйчүүдэд нэг хүрэхгүй хувь нь ер нь цагтаад хандсан байдаг. Бусд нь бол бүгдээрээ төвчээ чимээгүй өнгөрсөн байдаг. Нэг байх ёстой юм шиг л ийм ойлголттой байгаа нь бол өөрөө орчин цагт ердөөсөө хүлээн зөвшөөрөх төвчих асуудал биш юм а гэж. Тэгэхээр хохирогчдыг буруутгадаг асуудлыг одоо бүх нийтээрээ бас болох хэрэгтэй. Тэгээд энэ иремийн дундуур илжиг. За санал хэллээ. За ажлын хэсгээс нэмж хариулъя. Батцарын шүүгч хариулах уу? Энэ хариул. За дөрөвдүгээр микрофон. За та бүгд өнөөдөр минь төргийн шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Золзай. За энэ зохицуулалт өмнө нь гэр бүлийн тухай хуульд байсан, одоо ч гэсэн энэ хуульд ингээ орсон байгаа. За энэ мэдээж эвлэрүүлэх арга хэмжээг авахгүйгээр шууд цуцлах тийм үндслэж шалтгаан бол амьдрал дээр байгаа. За тэрийг ингээ хуульд буулгасан байгаа байдал нь бол энэ байгаа. За гэхдээ байнгын гэдгийг яа харахгүй тайлбарлахдаа бол одоо байнгын шинжтэй 3-аас дээш удаач гэдэг юм уу гэж одоо томьёолын үед бол тодорхойлдог. Гэхдээ гэрэл туслах тухайд бол шүүхийн практикт энийг бол өөрөөр ойлгох тайлбарлаж хэрэглэж явж байгаа. За өөрөөр хэлбэл одоо үнэхээр одоо тэр байнгын биш ч бай ер нь тэр хүчирхийлэлээс болоод тэр эрүүл мэнд амь насанд нь ямар нэгэн одоо охирол учруулахаар болзошгүй. За эсвэл учирсан байгаа бол энэ дэвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр цуцалж болно гэж. За даваа самбуугийн гамаа гишүүн асуулт асууна.